болсон байна. Хацтай дугаар би амраа. Шийсэт. Шинээр хийсэт болсон шүү манайхаа. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Апу компани ажиллаж байна. Хамгийн сайн би бол хамгийн фрэш би. Тэр нэр Сингүр ийм гоё шин дизайнтай болсон байл шүү дээ манайхаа харснаа. Тэгээ амар гоё амттай болсон лөө. За энэ 7 хоногт бурхан минь яасан амар их олон юм болоо. Үнэхээр маш олон юм болоо. За шинэ ерөнхий сайдтай болсон. За 5 дахь өдөр сайдлараа оруулж ирэх хэрэгтэй байсан чинь бас бөөн бойкот 30 гишүүн нийлж гарын үсэг мүсэг цуглуулад бөөнөрөө өрөө мөрөнд нь орсон ийм асуудал үүслээ. За дээрэс нь энэ 7 хоногт бас наадмаар одоо харваа марваа хийгээд гоё үзүүлдэг байсан мордтой холбоотой бас нэлээд том асуудал гарлаа. За дээрэс нь нийслэлийнхэн маань бас их хурл руу ороод фейллээ. Гэх мэтчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэгээр нэхнээс нь үзцгээе. За өнгөрсөн 7 хоног шин дараагийн ерөнхий сайд хэн бэ гэж бөө хэрүүл уруул өстой тэрийгч болгоно энийгч болохгүй ерөнхий сайд нь мөн биш. Дараагийн ерөнхий сайд одоо оюун эрдэнэс сайн байна муу байна гэж бөө хэрүүл болсон. За ер нь энэ 7 хоногийн ихээр Монгол Ардын намын баг хурлаар одоо хүмүүс нь бараг тодорхой болсон. 2 хүн нэр дэвшсэн. Нэг нь улсын хурлын гишүүн Тэмүүлэн, нөгөөт нь Зандан Шатар дарга маань байлаа. Тэгээд дээр нь шатар тоглодог хүн чинь бас нэг тийм одоо юмны одоо юг хэвийг олохдоо наан цаадах юмыг бодож зохицуулахдаа илүү эдийн болоо гэж би Зандан Шатар даргаыг хардгийг. Шатар тоглодог хүн гэж байгаа шүү дээ. Энэ одоо энэ талбай урд шатар тоглоод байдаг ах нар бол бас л алхнаа. Одоо тэд нар маань бас багшийн дэдийн хойш нүүцсэн байлээ. Тэр хэд бол бас төрмөр өдөртөө бол алхаар юм байна. Нэрээ шатар тоглодог хүн чи юу те. Тэгээ дээрэс нь өөрөө шатар гэдэг нэртэй юм, Зандан Шатар гэдэг нэртэй юм. Ер нь нэр нь шатар юм, өөрөө ч шатар тоглодог юм. Ер нь Монгол улсыг сайн аваа явуулнаа гэх. За дээрэс нь бас улсын Монгол Ардын намын баг хурлын гишүүд ямар саналтай байсныг сонсон. Үүн хамтарсан засгийн эсрэг өгсөн. Тэгэхээр дахиж арчилсан намтай хамтран ер нь таарамж муутай айлын ихнэр ч гэсэн сард 2 удаа хараад идэггүй шнэ. Тийм болохоор сарын дотор аав нь нийлэн уцаан гэдэг юм яригдахгүй байх. Ер нь энэ Женко гэдэг хүний нөлөөлөөс арчилсан намч Ардын намч Монгол улс салах хэрэгтэй. Тэгэхээр Женкогтой хамааралгүй. Тэгээд Ардын намын одоо лидерүүдээс нэг нь болох байхаа гэдэг юм хүсэл сонирхолтой байна. Гэхдээ яг ямар нэрүүдээс ер нь яг Женкотой тулах одоо яг ийм боломжтой хүний хин гэж харж байна. Одоо яригдж байгаа нэр гэж ганц л нэр яригдж штеп. Зандан Шатар гэдэг хүний нэр яригдж байна. Тэгээд мөнгөний орд дээр очиод одоо хамтарч ажилласан шүү дээ. Эргээд одоо тэгээд ер нь бол манай хийх боломжийг бас олгож ирсэн шүү дээ. Ер нь тэгээ манай Монгол Ардын намын дарга нар Женко гэдэг хүнд баярлах хэрэгтэй байх уу? Сонгуул бүрээр нүднэ, хоорондоо зодолтоороо нүднэ. Тэгээд энэ чөтгөрийн дөргөөс гарч чаддгүй. Тэгэхээр ийм нэр орж ирэл мөн л энэ чөтгөрийн дөрөгт үлдэх байх. Хувь баг хурлын гишүүний хувьд. Тэгэхээр энэ Женко гэдэг хүнээс яаж игээ салах хэрэгтэй. Тэрний дараа хөгжил ярих байх. За энэ намын байрны гадаа өстой нөгөө дайны хажуугаар дажин гихчээ түцснийхэн бас ирсэн ерөөсө ширээ сандал ширээ сандаг нь төмпөн балбал ерөөсө түцээ авъя л гэж ойрлоод өстой. Нөгөө хүмүүс ярилцлага авах илүү нөгөө хэдийн төмпөн савны чимээ илүү өстой бүр амар юм болсон. За ингээд Монгол Ардын намын баг хурлын гишүүд маань хуралдаад шийдвэрээ гаргасан. Улсын хурал дээр Монгол Ардын нам олонхыг буюу 68 судалтай улс төрийн хүчин. Улсын хуралд олонхыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлдэг, ерөнхийлөгчдөө зөвшөлдсөн. Энэ дагуу зөвшөлдсөн. Бид бүхэн парламентод 53.6% саналыг эзэлж байгаа улс төрийн хүчин учраас шинэ ерөнхий сайд томилогдно гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Ардын намын баг хурал бол Монгол Ардын намын төлөөлийн төв байгууллага. Төлөөлийн төв байгууллагыг бүлэг, бүрэн
дүүрэн дэмж хүчиртэй. За ингээд шатар тоглодог хүнээ олонхороо сонгоод улсын хурлаар батламжлуулахаар Монгол Ардын намын баг хурлынхан маань шатар тоглодог зандан шатар дарга явуулсан байдаг юм аа. За тэгсэн чинь нөгөө гадаа нь бөө эрүүл тэмцэл болоод нөгөө юу ерөнхий сайд юу намын баг хурл нөгөө төцний асуудал байгаа шүү дээ. Төцөө гэж гадаа зогсоод байгаа шүү дээ. За төцнийхээ ерөн ширүүсээ тэр бараг намын баг хурлаас илүү юм болсон тэр өстой аймаа. Та ингэж ураараа хайчиж болохгүй. Би чи олон нийтийн асуудал хүүцээ түүхэндээ үргээ гүйцэтгсэн. Одоо өөр үйл ажиллагаа хийгээд зурмынхаа хөгжөөд явах хэрэгтэй. Энийг ажлын хэсэг гаргаад нийслэлээс ажлын байр санал болгоод худалдааны 48 төвүүдээр ажил үйлчилгээ эрхлэхийг санал болгоод 20 үйлчилгээ эрхлэгчид ажил үйлчлэгэнд ороод явж байгаа. Энийг ингэж өнөөдөр ус төрчүүд хотын асуудлыг намын асуудал болгож ингэж орж болохгүй. Энэ бол хоёр өөр асуудал. За ингэж хөргий даваа талаа маань уг нь залуу хүн юм билээ шүү дээ. Тэр тух мохон өвчлөө суулгах юм. Хин нэр жоох хөвгтөртэй айгүй хөшин зэрэгтэй байгаа. Надаас бол хамаагүй дүү энэ бараг 10-аар дүү баха. Нэр жоох хөвгт баха. Би ч 40 миллион гарцсан юм шүү дээ. Тэгсэн чи хүмүүс айгүй сонирн байл. Түүхэн үүргээ гүйцэтгсэн гинэ үгүй гүйцэтгэж дуусаагүй байхад нь дундуур наваачаа завчаа ийдсэн юм аа. Дууссан байсан бол юугээл энэ хүмүүс чи ингээ гадаа зогсоод авах вэ? Нөгөө нэг түүхэн үүргээ гүйцэтгсэн юмнууд байгаа. Одоо нөгөө шил аавна гэдээ явдаг ах нар шүү дээ. Шил аавн. Орих ундааны шил аавна гэдэг чинь түүхэн үүргээ гүйцэтгэдээд тэгээ хинч хааж боогүй. Тэгээд өөрөө ингээд аяндаа алгуулсан. Тэ маш олон ийм зүйлүүд байгаа Монголд. Одоо чинь сүү зардаг мухлагч гэдэг юм уу те. Эдгээр чинь ингээд нөгөө айл хэдийн ингээд түүхэн үргэн яваад ингээд дуустдаг. Одоо илүү лагер магер дээр шилжээд арай өөр байдал руугаа ороод ингээд явсан байна. Гэтэл энэ түц маань бол одоо болтол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нь байгаад байгаа учраас энэ хүмүүс чинь гадаа нь ингээд жигсаад байгаамаа. Одоо та нар боддоо түцнүүдийг буулгасны дараа барс зах дээр борлуулалт эрс багассан ба. Энэ юу хэлж ийнэ гэхэлээ тэнцээ хэрэглэгчдийн эрэлт байсан байна гэсэн үг ээ. Экосистем нь бүрдсэн байсан гэсэн үг ээ. Түүхэн үргээ гүйцэтгэнэ гэдэг чинь тэр шил аавна гэдэг хүмүүс шиг байхгүй болохыг хэлж байгаамаа. Одоо нөгөө 100-ийн ундаа зардаг хүүхдүүд байхгүй болсон байгаа үстэй. Яг тэрнтэй адилхан. Хинч хааж ороогүй те 100 нөгөө өлдүрийн хөтөнөөгөө угааргээд байхгүй байгаа үстэй. Нот моттой мэдчихэж байгаа зү тэ. Байхгүй. За тэгээ эгчнэр бүр уурлаа. Та микрофоноо тавьчаач ч зүгээр ярилцъя л та буруу дуулаад байгаа юм шиг. Юунд нь ярилцъя? Ярилцъя. Үлийн зарчимчин хаана? Та микрофоноо тавьчаа. Йоо ямар үнэхээр уур нурсан байгаа байхгүй те. Гэтэ яг энийг рок дуу болгоод үр алгаар байгаас те. Black metal дуу те. Хөргөмт нэрээ энэ хүмүүсийг ингэтэл зовоосон байна. Тэгээд хит их төр засаг хүмүүсийн бизнест оролцохлоор ийм л юм болж байгаа юм. За дээрэс нь түцээ ачуулсан хүмүүс бас ярьсан байна. Түцээ чинь бол өгөхгүй тий. Уг нь эн чинь миний төрөнг өгөхгүй юу? Миний төрөнг. Гэтэл түцээ чинь өгөхгүй. Бараагаа олоод яв. За бараа авахта зүгээр авахгүй иргэний үнэлшний авалгаа өргөдөөл тий. Түцнийхээ зургнуудыг гэж байгаа. Тэд нар материалыг бүрдүүлээд өгч байгаа. Нэг дугаар өгсөн. Тэр дугаарууд руу залгахад 5 дугаар руу залгах жиж арай гэж нэг манаж байгаа тэр нэг хүнийхэн дугаарыг олж авч байгаа байхгүй. Яваад очисон чинь манай түцэг ингэ тавьсан байгаа байхгүй. Тэр түцийг ачаад авъя гэж хэлээгүй шүү дээ. Дотор нь байгаа нэг амжиргаа залгуулж байгаа хитэн бараагаа л авъя гэсэн. Зургатаар тэ лайв майвар тэ амар том мэдгдэл хийгээл бүтэн жилийнхэн төлбөрийн даага лангуу өгнө гэсэн. Тэгэлс 73 ажлын байр ингэн тэгнэ.
Үн чанартай бодит амьдралдаа хаана тийм лангуу авсан нэг ширхэг хүн байгаа юм бэ? Тийм хүн нэг ширхэгч байхгүй штэ. 73 ажлын байр чи хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан тийм ажлын байр байхгүй үсттэй. Гэтэл зүгээр амьдралаа хинч ч гай болохгүй аваа явъя гэсэн тэр хүмүүстэй зүгээр яагаад тэр боломжийг олгоод тэр боломжоор нь хангаад өгчихгүй байгаа юм бэ? Илүү зүйл хүсээгүй штэ. Гэхдээ ер нь яг хүмүүс амар олон хүмүүсийн төц хэрэггүйлгэн төц болохгүй бүтэхгүй гэж айгүйх ярьжлаа. Ер нь бол дэлхийн хаанч байгаа шүү. Би одоо өмнөх нэвтрүүлгээр ярьсан те. Сөүлд ч байж л байдаг, Шанхайд ч байж байдаг, Нью-Йоркд байж л байдаг. Ерөөсө дэлхийн бүхэл хотод байдаг байхгүй. Тэгээ эн чинь ингээд нэг нэгээрээ ингээд дампуураа зах зээлийн жамаар алга болох хөстэй болохоос ингэж хүчээр ерөөсө ингэж болохгүй. Яг энэ манай хотын захиргаа ингээд юмыг хүчинтэйгээр хүчиндээд байна. За тэгээд нойлын талаар бас ярьсан байна. Яагаад ч бид нар тэгээ одоо нойлгүй гэж яриад байгаа юм. Одоо түүснээс ингээд чи боддоо. Ороод тийм үү нэг 5 минутанд дүүслүүлээ гарахын оронд танд нойл хэрэгтэй юу? Танд нойл хэрэгтэй юу? Сууж байгаа биднэрт хэрэгтэй үсттэй. Бид нар ойр орчмынхон тийм үү 50-100 метрт байгаа албан газартайгаа нойлохын гэрээг хийчихсэн шүү дээ. Тэр байгууллага тийм үү сардаа тийм үү 30 40 50 мянга ч юм уу ингээд төлбөрөө төлье тий. Би ингээд нойл. Тэгээ бид нар ч одоо ямар тий байнгын зогсоо зөөгөө баач хийгээд авах шүү дээ. Өдөрт нэг 3-4 удаа тэр нойл руу орно шүү дээ. Тий. Тэгээ ингээд бид нар гэрээ хийсэн. Ингээд нойлын асуудлыг шийдэж болж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад зөвхөн нэг нойлон дээр яриад байгаа юм би бүр гайхаад байгаа юм. За ингээд энэ бол ардын намын баг хурлаас ч хүчтэй олонний анхаарал өртсөн ийм жагсаал болсон. Тэгээд ер нь уг нь амьдралаа аваа явж байгаа хүмүүсээ нэг тийм дарангуулаад ах хэрэггүй юм байгаа юм да дарга нар минь. За тэгээд төцнийхэн маань бол түүхэн үүргээ гүйцэтгэж амжаагүй байхад нь очоод манай дарангуулагч дарга нар очиж болиулсан шүү. Тэрийг бол дахин хэлнэ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент идэвхжээр Апо компани ажиллаж байна. Та хамгийн гоё пи уумаар байвал үйлдвэрээсээ дөнгөж цоо шинээрээ гарсан тэр fresh шин пи бол энэ дэлхий дээр хамгийн гоё хамгийн сайн пи шүү манайхаа. Fresher нуй тэгээд танд нэмэлт мэдээлэл өгөхөд сэнгүүр шинжлэгдсэн байлээ. Амар гоё зөөлхөн хамттай болсон байлээ шүү манайхаа. Апо Fresher нууцгай манайхаа. За хотын дээр захиргааныхан маань ингээд ер нь энэ 7 хоногийн эхнээс ахуулаад фейлдлээ. За тэгээд дээрэс нь машины татвар нэмсэн шүү дээ. Та хэд бол амар өндөр татвар төлсөн баг те. Бараг энэ жил чинь бараг 500 гаруй мянган төгрөгийн татвар төлсөн. Миний бодлоор. За тэгээд энэ татвартай холбоотой асуудал улсын хурлаар оржээ. Автомашин болон автозам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарч байсан. За энд нутгийн өөрөө удирдах байгууллагын биедан гаргасан шийдвэрт улсын хурал оролцох эрхгүй. За нэг гэсэндээ автомашин болон автозамын төлбөрийн нэмэгдлийг цуцлах эрх улсын хуралд байхгүй гэсэн үг. Харин татвар хураамжийг нэмэхдээ иргэдийн саналыг авч олон нийтийг мэдээлэлээр хангасан эсхийг нийслэлийнхнээс гишүүд асууж тодруулсан юм. Автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар ЦГМ-ээр зарлалыг байрлуулж иргэдийн саналыг авсан. Дараа нь болохоор 2025 оны төсөвтэй уялдуулаад бас бидний санал ирсэн. За хоёр санал ирсэн байж байгаа. Гэхдээ хоёр иргэн чинь нийслэлд байгаа сая гаруй хүнийг төлөөлж чадах юм уу? 790 мянган автотоврын иргэсэл татвар төлөгч гэж байгаа. Тэд нэр хоёрхан иргэн төлөөлж чадах юм уу? Тэр 700 мянган татвар төлөгчөөс чи хэдэн хүн тэр санал асуулгад орж иж энийг төлөөлөх ёстой юм. Shit юу вэ? Хоёрхан хүнээс болоод нийслэлийн бүх одоо нийслэлд явж байгаа машинууд бүгд татварыг хэд дахин нэмлээ? 3 4 5 дахин нэмчих үстэй. Хоёрхан иргэний саналаар what the fuck? Тэгэхэд цаан чин 100-ийн 100 мянган хүний санал аваад бүр асуудлыг авч хилцэхгүй татвараа багсах гэд авч хилцэхгүй саналууд байна. Хоёрхан иргэний санал
Ямар новшин болоод байгаа юм бэ бүр үнэхээр. За тэгээд гişүүд бол үнэхээр ууралсаа. Юу яриад байгаа юм бэ та нар? 2 хүний санал авчиад нийт одоо 750 гаруй мянган хүний автомашины татварыг нэмчиж одоо яаж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ гэдээ асуусаа. Энэ гол нь шүү дээ 30-аад мянган хүний гарын үсийг авсан учраас байнгын хороогоор орж байгаа юм билээ. Харин тэгээ ч юм. Тэгээ одоо ингээ яваад үзэхгүй юу? Тэгэхээр чи ингээ асуудал бол үнэхээр байгаа байхгүй юу? За бас тэгж болохгүй шүү. Энд чи их хурлын гишүүдийн одоо бас хуулийн хүрээнд асуулт ярьж явах загнаа суугаад иж болохгүй шүү дээ. Нийслэлийнхаа ёс зүйн хувьд наадах чи уучлах хэрэгтэй шүү. Нямбатар даргын өвчин хурган дарга нарт нь халдварлаа. Улсын хурлын гишүүдийг орж ирээд загнаа суудаг шүү дээ. Юу гэсэн үг юм бэ те? Яста үнэхээр нөгөө бөөрн бөксөндөө цэрэн цээжэндээ байна уугүй юу гэдэг нь үнэхээр мэдгэтгэе үлдсэн байгаа зү. За тэгээд улсын хурлын гишүүд хатуу өгөлсөн. Тэнд бол нэг 5 төлгөн коммунист суудсан. Одоо энэ хотын гудамжаар хүн загнаал яваад идэг нэг саарлах хувцастай коммунист дарга шигэ болч та нар. Ямар ч иргэдтэйгээ харилцаа байхгүй. 3 номер дээр сууж байгаа дарга уучлаарай танд загнуулах гэж энд орж ирээгүй заяа. Очи тэр Нямбатрыга загна. Дараад нь хурд руу алдсан шүү. Бүр одоо тэгээ бүгдээрээ сүултээ ч одоо хэний чамаагүй загнаж ийн гэж битээ андуураад байл та нар. Тэ өнгөрсөн жил та нарт төсөв байхгүй дээ энэ чи татвар нэмэх гээд байгаа асуудал биш байхгүй да. Дөнгөж саяын жишээ энэ төв шуудангийн ажилтнууд явгаа автуугуулаад бүгдийг чулуужуулаа сууж шít. Зүв зүгээрээс автан. Тэгээ та нар одоо татвар нэмж яах чинь? Та нарын тансаглалт мөнгө өгөх албагүй шít. Яахаараа заавал та нараас зөвшөөрөл авч иж машин лизингээр авч ундیں۔ Ийм амар коммунист сэтгэлгээнээсээ салал та нар. Тэгээ одоо ичихгүй сая 700 мянган хүнтэй хотын удирдлагууд гээд солиороо суугадах юм. Тэгээд одоо уг нь бол та нар бүр эсрэгээрээ одоо энэ дүрм зөрчөөд байгаа жолооч нартаа ноогдох хариуцлага, ур чадвар муутай байгаа жолооч нарын хариуцлага авч сургуулиуд гээд бүр эсрэгээрээ ингээд шийдэл хайх ёстой, инженерийн шийдэл хайх ёстой байдал татвар нэмэн та нарын тухайд өөр юу ч орохгүй байна. Уг нь чинь сонгуулиар сонгогдоод нэг баахан гадаад дотоодод төгссөн шилдэг боловсрал эзэмссэн хүмүүс орж ирлээ гэсэн чинь зүгээр л нэг хэдэн коммунистууд ороод ирсэн. Йоо, браво. Бүр ингээд буглаад ийсэн юм шууд хэлсэн чи бүр ингээд ёо ямар гоо. Гэхдээ нэрээ яг ийм төлгөн коммунистууд байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь ямар ч менежмент байхгүй. Би одоо баг нэвтрүүлэг болгоноор хэлж байгаа да усан тэнэгч хааж хорж чадна, татвар нэмж чадна. А менежмент гэдэг бол өөр юм байт юм аа. Тэгээ эдгээр хүн загнаас урдсан байна. Ногоож байсан хамаагүй загнадаг болчиход байгаа манайхаа. Хүнээс гадна амьтан хүртэл загнадаг болчиход байгаа эдгээр. Улсын хурлын гишүүдийг хүртэл төрийн эрх барих дээд байгууллагынхаа гишүүдийг хүртэл орж ир загнадаг. Бид нар үнэхээр иргэдээсээ тасарсан байна. Ингэж болохгүй хүмүүсээ. Бид нар ингэж болохгүй, ингэж даварч болохгүй. 2 хүний саналаар татвар нэмнэ ч одоо юу гэсэн үг юм ч гэдэг ичдэггүй юм яриа сууж ахсан. Юу болж байгаа юм бэ энэ хотын захиргаач. Тэгэд бүх юм 100 задгаа 60 харгаа нэг л их ууртай хүмүүс, нэг л их мөнгө ярьсан, нэг л их татвар нэмсэн хүмүүс хаана байгаа? Хийж байгаа нь үнэхээр харагдахгүй шүү нэрээ. Нэг л их мөнгөтэй л хүмүүс байгаа ямар ч юм байхгүй. За тэгээд Нямбатар даргаас бас одоо танаа энэ хүмүүс чи ийм хачаа хачааш гаргасан байна гэж асуусаа. Дуун шатны албан тушаалтнуудын харилцаа хандлага шүүмжлэл үүсгэсэн л дээ. Энэ дээр та сануулга өгөх гэдэг юм уу? Эсвэл энэ зүгээр хэвийн үйл явц байсан уу? Загнахгүйгээр ажил хийж болдгоо шүү дээ. Одоо энэ хотын гудамжаар хүн загнаал яваад идэг нэг саарлах хувцастай коммунист дарга шигэ болж та. Толгой дээр чинь дарангуулагч байхаар бүгдээрээ дарангуулагч болж өгч байгаа. Гэхдээ би тэр тухайн орон дээр ажилласан бүх албан тушаалтнуудыг сануулж хэлсэн. Улсын хурд хүндэлтэй хандах ёстой гэдэг зүйлийг хэлсэн. Яг хөө тэр үл үгэн донд нөгөө одоо ердийн хүмүүстэй харилцаж байгаа аягтал харагдаж илээ. Би өөрөө суугаагүй. Тийм байна. За. Таад анзаарсан нь Нямба дарга ойр дайггүй айдуу зөвлөм болчиход байгаа шүү дээ. Амар оюук дарга байхгүй болсноос нэг л айдуу, нэг л зөөлөн болчиход байгааг таад анзаарсан. За яг юу хийгээд байгааг нэг хараадах юм. Бүр цуслангийн замын боржуурыг хүртэл боржин болгочих шít манайхаа. Зам нь эвдрэлтэй боржуур нь боржин. Гэхдээ ийм л юм хийгээд байгаа хүмүүс аахгүй.
Тэгсэн мөртлөө энийг юугаар хийж байгаа гэхээр бидний татврын мөнгийг нэмээд хийж байгаа. Зүгээр нэг ийм байж болно шүү дээ манайхаа. Манай Улаанбаатар хотод бас манай яг үннийг хэлэхэд манай жолооч нар маань үнэхээр дүрм мөрмөө барьдгүү 2 игнэтэй замын нэг игнэнд ингээ машин тавьж. Өдөр дүрм зөрчөөд байгаа хүмүүсийнхаа торгуулийг өгсгөөд бас мөнгөө нэмэх боломж байна. Тэгэх юм бол илүү л юм зэгцэрнэ. Гэтэл ийм юмыг өрөөсөө олж харахгүй байна. Тэгээ хийж байгаа юм нь боржуулж. Цуслангийн боржуулж олж яах гэж байгаа юм. Хэвээ хайр мөнгө те. За тэгээд зүгээр би ингэж бодож байгаа. Ардын нам бол дотроо 2 хуваагдсан. Оюун эрдэнэ талынхан бол ер нь дийлцээ. За Нямбаатрыг бол бүгдээрээ мэднэ оюун эрдэнэ талын хүн гээд сая чи одоо сөрөг жигсаал мэгсаал чинь тэдний хүмүүс хийж мийсэн сураг дуултан лээ. Зүгээр одоо удахгүй зүгээр огцорч магадгүй юм шиг зүгээр тийм мэдрэмж төрөөд байгаа. Одоо ингээд нөгөө 2 тал мөргөлдөөд тэгээ ялсан тал нь ялагдсныгаа бүгдийг зайлуулдаг шүү дээ. Ер нь зүгээр миний харж байгаагаар Ардын намын зодон одоо удахгүй хот руу орох гол дүлгнээд байгаа юм болов. Тэгээд Нямбаатар даргын маань энэ уян зөөлөн босон нь үнтэй ч холбоотой байж магадгүй болов гэж бодогдоод байгаа. Тэгээ бүгдээрээ харцгаая. Тэгээ үнэхээр хотын захиргааныхан манай хотынхан маань иргэдээсээ тасарсан байх шүү гэдгийг дахиад хэлдэг. Одоо удахгүй бүгдээрээ машинаа бариад хөдөө гарнаа. Хэрвээ машинаа даатгуулж амжаагүй бол та яг одоо машинаа даатгуулаарай. Агуулга V даатгал нь таны машинд тохиолдсон тэр бүх төрлийн эвдрэл шүү манайхаа. Бүх төрлийн эвдэрлийг ямар нэгэн шалтгаангаар шууд засаад өгнө. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Хамгийн гол 3 тохиолдсон. Нэг нь согтуугаар машин барих бити барь. Хоёрт нь үнэхээр их үертэй ус руу бити орцоо. Яг үнэхээр яг харахад л үер байгаа бол бити тийш ор. Гуравт нь та ямар нэгэн байдлаар машинаараа бити уралт. Энэ гураас бусад бүх тохиолдол зүгээр ямар ч үгийн зөрөөгөө шууд очиод машины чинь засч өгөн зөө. Ямар ч үгийн зөрөөгөө заасна. Тэгэхээр та хөдөө явах гэж байгаа бол агуулга V одоо автомашины даатгалыг заавал даатгалаарай. Тэгээд агуулга цэг имэн рүү ороод та илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хөдөө явах гэж байгаа бол машинаа даатгал юу ч болж магадгүй юм манайхаа. Агуулга V даатгалаар даатгуулахад ердөө 2 минут хэрэгтэй. Тэгээд агуулгатай хамт санаа амар аялцгаая монголчуудаа. Наадан боллоо шүү. За манайх чи 3 дугаар цэглэгийн станц авиж дэлтлээ. За тэгээд тэр талаар бас Ардын намын баг гурал дээр гişүү их цэцэг ярьсан байна. Тал төмөрт өвчсөн тэр 50 мегаваттын турбин генераторыг сэргээхэд дор хаяж 24 сар гэдгүүл үнэн. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд нэг юм бэлэн байж байгаа тоног хөрөмж биш. Үйлдвэрлэхэд дор хаяж нэг жилийн хугацаа. За тэгээд одоо угсрахад тэгээд тэгэхээр хамгийн багадаа л нэг 1.5 юм уу 2 жил өгөл зарцуулнаа. Тийм учраас бид нар одоо яг бодит байдалтайгаа эвлэрээд яавал энэ өвлийг одоо амжилттай таах уу гэдгийг өнөөдөр бид нар бодох хэрэгтэй. Тийм учраас маш яралтай одоо энэ засгийн газар эв хавандаа ороод ажилдаа хамцуу шамжилж орхон гэх чухал байна даа гэж. За одоо хамгийн гол нь энэ өвөл хүндэр нь манайхаа. Тэгэхээр шинэ байгуулагдж байгаа засгийн газар хамгийн түрүүнд энэ цахилгаан дулааныхаа асуудалд анхаарлаа хандуулаарай гэдэг үднээс энэ мэдээг оруулж байгаа шүү. Тэгээд цахилгаан дулаандаа анхаарцгаая монголчуудаа. Яана энэ ирэх өвөлстэй баларна. Ер нь нэг гэр орондоо нэг гал малаа бэлдээд тавьсан дээр шүү. Байр нь амьддаггүйсэн ч хамаагүй. Нэр хөлдөх магадлал амар өндөртэй байгаа шүү манайхаа. Баларна шүү. За Монгол Ардын намаас Зандан шатрын нэрийг улсын хурал руу өгсөн. За Ардсан намын дарга юу ярьсныг сонсъё. За яг вэ та нар бол одоо арчилсан намаас томилогдсон хэдэн хяналтын менежерийг халах тухайд ярьж байгаа байх. Халах юм бол ерөнхий сайдын арсыг өвчнө. Яг гэвэл тэр төрийн өмчит компаниар байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс засгийн газраас томилогдсон байгаа шүү. Тэднийг авч хаячаад дур зоргоороо иддэг, уудаг, тараадаг тэр амьдрал руугаа шилжих гэж байгаа бол бид нар өршөөхгүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За арсын өвчин гэдэгт амар юм ярьлаа. Манай ардсан намаас өстө ингээд хянуулах гад аваадсан хүмүүсийг ажлаас нь бол арсын чи өвшин шүү гэж хэлсэн. За ингээд Зандан шатрын асуудал улсын хурал руу орсон. Улсын хурлын гишүүд ихнээсээ асуулт хариулт явсан. Өнөөдөр арчилсан намын дарга ган төмөр мэдгдэл хийсэн байна. Төр цомхон байх хэвээр, бүгдээрээ л цомхон байх хэвээр гэдэг. Тэгээд эргээгээд манай томилсон хүмүүсийг
халвал арсын хуулна шүү. Таны арсыг хуулна гэж штэ. Тэгэхээр энэ яагаад ийм төр том баан байгаа юм бэ гэдэг асуудал чинь өөрөө төрийг эв нэгдэлтэй цаашаа явуулахын тулд том байлгаж байгаа. Улс төрийн намуудын оролцоог л хангахын тулд явж байгаа. Энэ улс төрийн шийдвэр. Тэгэхээр энийг та цомхон байлгаж ийм реформыг хийж чадах уу? За би чуулган дээр бол цомхон гэхээсээ илүү зохистой төр гэж ярьж байгаа. Зохистой өөрөө чигтай бүтээмжтэй төрийн тухай ярьж байгаа. Ер нь энэ эрүүл мэндийн салбарч төр, боловсролын салбарч төр бүтээмж үр ашигын тогтолцоо, гүйцэтгэлийн тогтолцоо гэдэг бол санхүүжилтийн ч үндсэн зарчим байх ёстой гэж байна. Зохистой гэдэг маань мэдээж одоо сургууль эмнэлгийн тоо нэмэгдээд байна, шинээр бариад байна, тэрний дагаад багш эмчнэрийн тоо даган өснө. Тэгэхээр тэрний цомхон болгоод байх нь юу вэ гэж. Цомхон гэдэг агуулгын нөгөө талд хэрж байгаа агуулга нь digital post буюу одоо захим шилжилтийн зарчмаар хиймэл оюун ухаан захим үйлчлэгээр нэвтрүүлэх замаар илүү өөр ашигтай цомхон бүтцийг бий болгоход бол яг тэр чиглэлээр нь телемедицинээс ахуулаад боловсрол за тэгээд бусад чиглэлүүдийн хүрээндээ ярих нь зүйтэй гэсэн ийм цомхон чадварлаг өөр ашигтай зохистой цомхон гэхээсээ илүү зохистой гэдэг зарчмыг алсын хараа хөтөлбөрт баримталсан байна гэж манай гишүүд ч хэлсэн учраас энэ зохистой гэдэг зарчмаа барих нь зүйтэй гэсэн юм. За ер нь бол цомхон төртэй болно гэдэг ер нь одоо ардсан намын бүлгийн хурал дээр орохдоо хүртэл ингэж ярьсан байгаа. За тэгээд цомхон гэдэг нэг улс төрчдийн нэг юм зам байт юм шиг одоо юмыг ингээ бөөнх хилдэг. За тэгээд дээрэс нь татвар буулгана гэдээсэн мөртлөө бас шаталцсан татвартай болгоно гэдээсэн. За тэр талаар цэнгүүн гişүү айгүй гоё асуулт. Тэгэд гişүүдийн асуусан асуултуудаас таны хариултуудаас хэдэг зүйл бас нэг сонирхолтой санагдаад байна л да. Та сая ард түмний нуруунд дээрээс татварын дарамтыг авч явах цогц реформ хийнэ гэж хэлсэн. Тэгснэ өнөөдөр ахиад ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож тансаг хэрэглээний болон хит өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлж тэгш шудраг нөхцөлийг хангана гэд бас хэлчлээ. Тэгээ таны бодлоор ер нь энэ хит өндөр орлоготой хүмүүс гэж та хэнийг хэлээд байгаа юм бэ? Хит өндөр орлоготой хүмүүс гэдэг чинь бол одоо хуваарай бизнес эрхлэгчд байгаа. Бүтээмжтэй чадварлаг ажиллаж чадж байгаа гүйцэтгэх захирлууд менежерүүд байгаа. Уул уурхайн салбарт ээлжээр ажиллаж байгаа уул уурхайн салбар буюу Монголын эдийн засгийг авч яваа энэ хүмүүс байгаамаа. За тэгэхээр ингээд түүнээс биш бусдаар бол өндөр цалин авах бол манад боломж бол байхгүй. Харин засгийн газрын айл нэг яам агентлагт ажиллаж байгаа нэгээс 2 сая төгрөгийн цалингаас илүү мөнгө авдаггүй хэрнээ тэр бумтан үр хүүхэд нь үнэтэй гадаадын том сургуулиудад сураад яваад байдаг хаанаас яаж мөнгө олдог нь тодорхойгүй хүмүүсүүд л байгаа. Тэгэхээр төрийн албаны дунд чатны авилгачтайгаа та тэмцэнэ гэж хэлвэл илүү шудрах хэсийг бий болгох юм биш үү гэж би бол харж байна. Одоо ч ил тодор татвараа төлөө яваад байгаа хүмүүсийн тэр татварыг ахиж нэмнэ гэж ярих эрх бол байхгүй гэж бодож байна. Илүү бүтээмжтэй сайн ажиллаж байгаа хүмүүсээ бид нар шийтгээд тэгээд нийтээрээ ядуу байх бодлого баримтлаад явах юм уу? Оо, өстэй амар. Яг үнэн маш зөв. Яг үнэн багхгүй да нөгөө улам илүү хэн илүү их боловсралтай байсан, хэн илүү их бүтээмжтэй байсан, хэн илүү их толгоогоо ажиллуулсан тэр хүнээс илүү их татвар аваад тахлаар чи нийгмээрээ ингэж ундын байгаа үстэй тий. Тэгэхээр тэр бол айгүй буруу бодлогоо. Тэгээд тэрийг бол айгүй зөв, маш гоё урнаар хэлсэн. За тэгээ мэдээж асуулт хариулт шүүмжлэлүүд бас нэлээ явсан, магтаалууд бас нэлээ явсан тий. За тэгээ Жандан Шатар дарга бас нэг асуултанд хариулсан. Хит өндөр тансаг хэрэглээний татвар гэж хэлсэн. Жишээлбэл яагаад үндэсний үйлдвэрлэлийнхаа арх пиавыг ч юм уу хэрэглэхийн оронд хит өндөр үнэтэй маш өндөр үнэтэй одоо 270 орчим сая долларын архитын ганаас импортоор авч байна. Энэ чинь валютын ханшийг өсгөж байна. Нийт ард түмний нуруунд дээр валютын ханшаас үүдэлтэй инфляцийг хөөргөдөж байгаа. Одоо хит өндөр хэрэглээ гэдэг дээр импортоор авч байгаа би нисдэг тэрэгч байд юм уу? Хит өндөр үнэтэй одоо машин одоо уул уурхай эдийн засаг нэмэгдэх тусам Lexus дээд зэрэглэлийн машинуудын импортын хэрэглээ нэмэгдэг. Энэ одоо чухам ямар орлоготой гэдгээсээ бол хамаарат. Ийм учраас энэ бол Индонез, Америкч, дэлхийн бүх улсуудад либерал эдийн засагтай альсвал одоо Шведийн загварын улсууд ч гэсэн энэ хэрэглээнд татвар оногдуулж байгаамаа. Ирч мороод яаж цаашаа вертолет дистик тэрэг Lexus. Гэтэ ер нь жоохон ирч мороод шүү. Ойрд нөгөө ингэж яриаг учраас
ойрдоо бас нэг юу байлээ. Жохон нүүр хараагүй л шүү. Ингээл нэг ээрсэн муурсан сандарсан юмнууд айгүйх ажиглагдчихлээ. За тэрэн дундаас өстө нэг ээрч муурж ядчих шин дундуур нь бас нэг нөхөр орж ирсэн. Апате аха гэдэг дуу байдаг. Танаа ач зээнэр хүүхдүүд чинь та нар дуулж өгч байгаа. Энэ дуу та нарыг шоглож байгаа. Апате гэдэг нь апартмент гэсэн үг, байр гэсэн үг. Солонгосын улс төрч нар ядуу хороолд очоод та нарын байрыг чинь энэ хорооллыг чинь гой сайхан хороол болгож өгнө. Та нарыг бүгднийг апартмент байранд оруулж өгнө гэж одоо саналыг аваад тэгээд тэр чигээрээ зүхтаа далга болдог. Улс төрчдийг залуучууд шоглосон дуу байхгүй та. Тэгэхээр өнөөдөр Монгол Ардын нам бол яг 9 жилийн хугацаанд яг энэ дууны араас Монгол орныг орууллаа. Иргэдээ ядуурлаас аварч дундаж давхрыг бий болгоно гэсэн улам ядууруулсан. Эдийн засаг хямралаас гаргана гэсэн хулгай хийж улам хямралд оруулсан. Эх орноо өрнөөс гаргана гэсэн 15 сая төгрөгийн өвтэй байсан нэг хүнд ногд хөр 15 сая байсан бол одоо 38 сая болгосон. Татврын дарамтыг бууруулна гэсэн хаа сайгүй бүх шатнд татвар нэмж байгаа. Хураамж нэмж байгаа. Зээлийн хүү буулгана гэсэн улам өссөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг буулгана гэсэн дахиад өссөн. 1 сая ажлын байрыг бий болгоно гэсэн залуучууд гадаад дөрвсөн. Төрийн өмчийн оролцоог бий болгоно гэсэн 30%-ийг төрийн өмчийн оролцоо эдийн засаг 30% байсныг бүр 70% болгосон. 5 дугаар цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станц, багнуурын цахилгаан станц, Твшин говийн цахилгаан станц байна гэсэн нэг ч баригдаагүй. 100 мянган айлын орон сууц байна гэсэн тэндээ хүрээгүй. Төрийн урлагийн зардлыг баасгах гэсэн усын төсөв 2016 онд 9.5 их нээсэн бол 36 их нээд болгож 4 дахин нэмсэн. Амьд хот болсон ахмадуудаа жил болгон тэтгэврийг чинь нэмж өгнө гэсэн 9 жил 3 удаа нэмсэн. Айлын хэл ахлыг устгах гэсэн төрийн бүх шатанд албан тушаалтнууд хоёрын хвчлээс ард иргэдээс айлын ихтэй болсон. Тэгэхээр үнэхээр жинхэнэ утгаараа та нар бол апате аха болголоо да. Энд гэхдээ энэ та нар анзаарч байгаа нэг энэ ардсан намын гişүүд сүүлүүд айгүй юм саркастик те нэг юм хөвгөлтэй маягаар айгүй шүүмжлдэг болсон гоос те. Гамбат гişүүнээр эхэлж ийсэн бол одоо дараагийн гişүү гарч иж те. Айхтар. За тэгсэн чинь мэдээж ардын намын гişүүд яаж дуугаа авах вэ? Уур нүрсээ. Саяын дуулаад байгаа хад зориулж хэлгээд ардсан нам бас нэг тийм гэгээ цагаан нам биш ч те. Монгол улсыг 12-оос 16 онд удирдсан. Дапууралд нь аваач деполт хингээ алдсан. Засгийн газар удирж ирсэн ерөнхий сайд нэг хорондоо ирж чадхаа болчихсон. Улсын ерөнхийлөгч нь тамгын газрын дарагтайгаа оргон зайлчихсан. Тийм сайхан гэгээ нам биш шүү энэ ардсан намын нэгтүүд. За ингээд ойрд нэг хэрүүл сонсог бас гоё байгаа. Энэ хоёр нам ч нэг хөндлөлт орсон чи ингээд яг хэрүүлчүүд нь бүгд ингээд чимээг байсан байхгүй. Чи манай сүмбэ мөмбө зүгээр нүдэн сэргээд хараад танаа нам зүгэл гэсэн. Чигэн намын улаан хамгаалагч нар надад осоо ирж байгаа. Танаа нам зүгэл гэдэг. За ингээд явсан. За дээрэс нь Зандан шатар даргын нэг юмыг хүмүүс хамгийн шүмжилсэн. Нөгөө нэг асхтын мөнгөний ордыг аваачаад тагнуул магнуулынхантай бөөн муутай очиод сүр дүүлэн болоод хурааж авсан шүү дээ. Одоо тэр чинь ажиллагаа байхгүй, юу ч байхгүй. Тэгээд нөгөө нэг асхтын мөнгөний ордоор чинь тэтгэврийн зээл тэглэнэ гэдсэн чинь тэр нь одоо өөрөө өр болоод үлдсэн нэг ийм том асуудал байгаа. Тэрийг нэлээд олон гişүүд бас өгчээсэн. Дараа дахиж хувийн хвшлрүүгээ битээ ингэж зэвсэг барьж очоороо гэдэг юмыг айгүй загсан. За тэгээд нөхөр хариулсан. Монгол улсын газар зүйн нөхцөл байдал бид гадаад бодлогын үзүүлэлтээр нь тодорхойлсноор манай гадаад бодлогын тэргүүлэгч бол хоёр хөрштөөгөө тэнцвэртэй харилцах явдал байдаг. Энэ бол Монгол улсын язгуур эрхшигт тусгай тогтнол аюулгүй байдлын үндэстэй холбогдсон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогын үзэл баримтлал улсын их хурлаар батлагдсан юм шиг л хандлага байгаа юм. Ийм учраас би одоо бууз зурж яснаас хойш бууз үсэг агсаад буудлын тэмцээн зохион байгуулж бэлтгэл хийж явсангүй. Ийм учраас үгүйдэл хоёр бол зөрүүгүй байх ёстой, тайлбар бол өөр байх ёстой гэж бодож байна. Тэмүүчийн гişүүнийг л хэлээд багш байгаа. Тэмүүчийн гişүү чинь ингээ буу муугаар ингээ янз бүр юм хэлээд штэ. За ингээд явсан. Энэ орой ер нь сүүлийн үед улсын хурлын гişүүд маань их ачаалттай ажиллаж байна. Шөнийн 3-4 цаг хүртэл ажиллаад огцруулахын шүн бол хуралдаал одоо ерөнхий сайдад томилохын. За тэгээд Зандан шатар дарга маань арайч үүр шүрийн зайг хүрээгүй бас ч гэж. За тэгээд шүн дунд хавцаа. Арайч шүн дунд болоогүй. Ерөнхий сайдын одоо санал хураалт болсон 90% саналаар Монгол улсын дараагийн ерөнхий сайд болсон байгаа. Тэгээд ямарч ийсэн Зандан шатар гэдэг шинэ ерөнхий сайдтай болсон. За ингээд ямар үг хэлснийг бүгдээрээ сонссон.
Улсын эдийн засаг хүнд байгааг одоо бас шулуух үйлээ. Зардлаа багасгаж орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд байхгүй. Гэхдээ эрсдлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн аж ахуйн нэгжийнхаа нуруунд дүүрүүлж халаас хэтвчийг нь тэмдэх замаар бус харин төрийн үрлийн зардлыг багасгаж төр өөрөө бүсээ чангалах зарчмыг өрнөтлөх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яралтай хэмнэлтийн тодтогдол хийж төсвийн сахилгавт ил тод нээлттэй нэгдвэл байдлыг чам захиж хариуцахын тогтолцоог эрс чангатгана. Төсвийн зардал ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн бүтцийг эмхлэн зэгцэлж тооноос чанарт шилжиж цомхон чадварлаг бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодиттой алхмуудыг хийх шаардлагатай байна. За ингээд үг хэлсэн. За миний харж байгаа нэг 70% нь болов либералчлалын талаар ярьсан шүү. Татвар бууруулна, төрийн өмчүүдийг хувьчлална, энэ том данхар төрийн бүтцийг жижиглэнэ. Тэ? Одоо сая ярьлаа шүү дээ. Энэ юмнуудыг ингээд хэлсэн. За энийг хийгээрээ. Энийг мэдээж тэр дунд популист юмнууд явж исэн. Ингээд нөгөө баялаг ард түмэндээ тэгшмэг шиг. Гэхдээ ихэнх хэсэгдэр нь дандаа иймэрхүү юмнууд байсан шүү. Энийг хийгээрээ. Оюун эрдэнэ хийж чадаагүйгээс болоод огцорсон. Хэрвээ татвар буулгах юм бол төрийн энэ том бүтцийг жижиглэх юм бол энэ олон сайдуудын тоогоо цөөлөх юм бол яамдын тоогоо цөөлөх юм бол хоёр гараа өргөө дэмжинэ. Харин энэ ярьсан хэлснээсээ маргааш нь ерөөсө бүх сэргээд буцах юм бол бид нар ард ирэг дээр шүүмжлэх болно гэдгээ танд хэлье. Уур амьсгал бүрдсэн байгаа шүү. Улсын хурал дээр ч гэсэн энэ ер нь татвараа буулгая. Энэ том төрийн данхар бүтцийг багасгая. Энэ төсвөө цомгохдогё, төсвөө жижиглэе гэдэг уур амьсгал улсын хурал дээр ч иргэд ч гэсэн бүрдсэн байгаа. Хэрвээ үнэхээр тийм мэдрэмжтэй улс төрч бол энэ зүйлүүдийг мэдрээд яг энийг хийх ёстой. Аргентины ерөнхийлөгч би хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө гарын үсгээ зураал тангараа өргөөл 2 цагийн дараа 10 хэдэн ямыг 9 ям болтол нь шууд гарын үсгээ зураал явж исэн те. Яг тэрийг хийх юм бол хүмүүс танд итгэл нь сэргэнэ. Хүн засардаг юм байна гэж ойлгоно хүмүүс. Хүн ойлгодог юм байна. Нисонсын тэр ойлгож байгаа гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ хүн ойлгож яалтчгүй шатар тоглодог юм байна. Нэртэйг адилхан юм байна гэж. Хэрвээ ойлгохгүй бол огцрох амархан болоод дуустна шүү дээ. Тэгээд лидер байгаараа тэгээ хамгийн гол нь ард иргэд чинь жижигхэн төрийг хүсэж байна. Бага татварыг хүсэж байна. Энийг хийчих юм бол хүн болгон хоёр гараа өргөд дэмжихэд бэлэн байна. За тэгээд их сонь зөө. Нөгөө төсөвт тодтгол хийж болохгүй гэдээс нөгөө жавхлан сайд маань юу гэж ярьсныг сонсъё. Сая бол тодтгол хийнгээд үгэн дээр хэлжтэй шүү дээ. Ажилласан үү те. За тэгэхээр эх 7 хоногоос төсвийн тодтгол оруулах тухай яригдж байна. За ерөнхий сайдын хувьд ч гэсэн эх 7 хоногт яар өчөж оруулна гэдэг энэ зүйлээ хэлсэн. За энэ удаагийн төсвийн тодтголд 2.3 их 80 төгрөгийн таналт хийгднэ гэдэг энэ зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ саяын хамтарсан засгийн газраас ер нь ямар төсөлбөрүүдийг танах вэ гэдэг асуудал одоогоор бол битүү явж байна. Энэ дээр ер нь сангийн сайдаар ажиллаж исэн хүний хувьд одоо цаашид яг яах вэ? Өнөөдрийн төсөв ямар байдалтай байгаа вэ гэдэг нь. Тийм төсвийн тодтгол хийх нь өөрөө хуулийн заалттай. Тийм дөрвөн заалттай. Тэгээд тэр дөрвөн тохиол үүссэн үед тодтгол үүсгэх нөхцөл үүсдэг. За тэгэхээр одоо үүсэж байгаа нөхцөл маань засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байна. Засгийн газрын бүтцэд одоо аль нэг яамны нэрэнд бүцэг таслал үүссэн ч гэсэн заавал төсвийн тодтгол ордог ийм хуультай юм байна. Төсвийн тодтгол ороход асуудал үгнэ. Тэгэхдээ та нарт ардаад тийж санагч энэ жавхлан яг нэг юм тенсний бөмбөг шиг хүн байгаа. Яг төсөв хилцэж явах үед өстой төсвийг өстой юу яахгүй таньж болохгүй шүү дээ. Яг энэгээр нь оруулна гэдээсэн чинь үгүй алдагдaltaгүй батлаа гэдгсэн чинь яг тэгж хийсний маргааш тэглгүй явах алдагдaltaгүй батлах хэрэгтэй байсан юм байна гэж явсан. Гэхдээ саяхан ч л өстой энэ төсвийг чинь додтгож болохгүй өстой энэ улс орны хөгжилтэй холбоотой гэсэн чинь ерөөсөө нөгөө шинэ ерөнхий сайд тодтогно гэж хэлсэн чинь маргааш нь тэглгүй явах тодтогно. Ямар ч тийм өөрийн гэсэн бодлого. За тэгээд ямар ч байсан төсвийн тодтгол бол дараа 7 хоногоос орж ирэх юм байна. Тодтогно гэдэг нь бол төсвийг бас дахиад танна гэсэн үг. Ер нь энэ баг түүхэн үйл явдал болох гэж шүү. 2 удаа төсөв танагдчих шүү манайхаа. Жилийн дотор. Тэгээ энэ бол
good news шүү. Мэдээж эдийн засаг муу байгаа нь бол муу мэдээ. А гэхдээ ямар ч үсэн түүхэндээ 2 удаа төсөн маань танагдах юм шиг байна. А тэгээд иргэд ер нь энэ ерөнхий сайдаас ямар хүлээлттэй байгаа бүгд сонсоо. Шинэ засгийн газраас бол бид нар нэлээд их хүлээж байгаа. Хамгийн түрүүнд одоо энэ нийгмийн даатгал татрын багц үйлүүдийг хурдан баталж шинжилээсэй гэж бодож байгаа. Хамгийн гол одоо энэ ард иргэдийн амьдралын асуудлыг дээш татж амьдралын чанарыг дэвшлүүлэх хамгийн чухал асуудал байгаа гэж бодож байгаа. Тэгээд шинэ засгийн газрын бүрэлдэхүүн энэ дээр их анхаарч ажиллах байгаа гэж найдаж байгаа. Тэгэхээр засгийн газраас улдаар улс орон хөгжих, улс орон баян байхын гол үндэс бол хүн ам, дээрээс нь татварын зөв бодлого гэж бос улс орнууд үздэг. Тэрийгээ ч зөв хэрэгжүүлж байгаа улс орнууд баян хөгжлөөр тэргүүлж идэг. Бүгдээрээ л мэдчихэж байгаа надад хэлдэг. Тэгэхээр тэн дээрээ жоохон анхаарал хандуулж хуулийнхаа гарц гаргалгааг дээрээс нь иргэддээ их ойлголттой мэдээлэл бас зөв чигтэн оруулаасаа л гэж найдаж. Тэгээ одоо энэ манайх залуучууд ажил цалин хүрэлцээгүй үнэн маш их өсөлттэй үнэтэй юм байгаад байгаа. Энэ гол асуудал нь наад зах нь энийгээ шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн түрүүнд бол ард нийтийн амьдралыг дээшлүүлэхэд тэгээд оривтой хувь нэмэр оруулаасаа гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл одоо бол ард түмэн маань татварын дарамтанд их орсон байна. Амьдрал нь өдрө эрхтсэн доошилж байна. Тийм учраас татварын одоо оновчтой бодлогыг боловсруулж ард түмнийхээ амьдралыг өөдөн татах талаас нь бодлого их сайн явуулаасаа гэж хүсэж. За ер нь та энэ хүмүүсээс анзаарч байна. Энэ татвараа багасгал гэдэг санаа маш олон хүмүүс хэлж байгаа. За тэгэхээр ерөнхий сайдаа Зандан шатар дарга хүмүүс энэ татвараа буулгаасаа яамдын тоог цөглөөсөө тий энэ төсвөө жижигхэн болгосоо гэдэг л ийм л хүсэлтэй байгаа юм шүү. Энэ хүслийг биелүүлчих гээл болоо. Тэгэх юм бол таны зам чинь сайхан ингээд зураагаал цайраа явах болноо гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ 7 хоногт ямар ч байсан шинэ ерөнхий сайдтай боллоо. Харин засгийн газраа байгуулахад нэлээд олон асуудал болохоор юм шиг байна. Хэрвээ та хүүхдтэй бол яг одоо нааша анхаарлаа хандуулаарай. Та бүхний хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжих бикутан гэдэг энэхүү бикутан шүү. Бикул ил үсэг байхгүй шүү манайгаа зөө. Энэ бикутан гэдэг амин дэмийн цоглуулгыг санал болгож байна. За дотроо 4 янз байгаа. За нэг нь мультивитамин байгаа. Та хүүхдийнхээ витамины хэрэгцээ хангана. Д витамин болон бусад витамины хэрэгцээг хангана. За омега байгаа. Мэдээж хүүхдийн оюун ухаанд хэрэгтэй. За дээрээс нь Б комплекс байгаа. Мөн мультииммуно гэдэг хүүхдийн дархлааг дэмждэг ийм 4 төрөл байгаа шүү. Та бүхэн өөрөө хүссэн төрлөө аваад одоо хүүхдийнхаа дархлаа болон витамины хэрэгцээг хангаарай. За дээрээс нь одоо миний үеийн одоо би ч одоо сүүлийн үед шүрмэс татаад 9 шид болоод идэг болцсон. Яг тэрэн дээр одоо нойргууд ядарга за булчин татаж барьдаг ингээд нэг янз бүр одоо шүн мөн унтчаад шилт мэлбэр татаад идэг байхгүй. За зарим тохиолдолд бас эвгүй уууд ч бас татна. За энэ уууд хэрэгэлдэг магнезиум гэдэг мульти эссенс гэдэг ийм томчууд зориулсан эрдэс бодис болон амин дэмийн цуглуулга бас та бүхэн санал болгож байна. За энэхүү бүтээгдэхүүнийг та бүх эмийн сангуудаас болон Health Point гээд сүлжээ эмийн сангаас авах боломжтой, мөн захиалаад авах боломжтой шүү. Энэ утас руу уцтаарай. Та бүхэн хүүхдтэй болон өөртөө санаа зовоорой, анхаарал хандуулаарай. Витамины болон эрдэс бодисынхаа дутагдлыг нөхөөрэй монголчуудаа. H-point цэгийн мэнээр ороод бас захиалаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байна шүү. Баярлалаа. Бикутан Kids хүүхэд бидний ирээдүйн. Энэ бол стресс. Магнезиум 400 таныг стрессээс чөлөөж эрч хүчээр цэнэглэнэ. Эрүүл тайван амьдралд хөтлөх магнезиум 400 Б комплекс. Стрессээс чөлөөлж нойргуудлыг багасгана. За энэ 7 хоногт нэг хар харьцтай нөхөр Монгол тагсан тавьсан. You guys wanna kill me? You guys wanna have to kill me? Kill me. Fuck you! I'm a asylum seeker.
За энэ Швед улсын иргэн байгаа Монголд харалцсан байсан хүн. За тэгээд энэ хүнийг нутаг буцаах гэж байхад нь яасан. Гэхдээ манай монголчууд нэг сони ингээд айгаад хүрч чадахгүй байгаа шиг мэдрэж төрснөө даа. Нөгөөд нь ингээд яагаад гэдэг. Хой наа чи давраад биш шүү гэж чаашиг. Холоос яг гараа ингэчээс. Гэхдээ нэрэ барын зулцыг багтарна гэж иймэрхүү одоо энэ Европ ч одоо ийм хүмүүсээр ингээд дүүрсэн янз бүрийн цагаач ийм иммигрантуудаар дүүрээд одоо Европыг өстө баллж шít. Америк бас баларч байна, Канад баларч байна. Энэ дэлхий тэр чигээрээ баларч байна. Тэгээ манай монголчууд эхнээсээ барын зулцыг багтаарна гэд номхруулад ийм нөхдүүдийг бол өстө би бол зүгээр тэгж бодсон. Энэ нөхрийг 6 сар яг Монголын шоронд хорцсон бол бүр гоё очиод хэлнэ штэ. За өстө манайхан Монгол бол өстө хууль мөл амар за тэр шорон морон оруулаад бүр балархаар юм байл шүү гэд очиод яриасаа гэж бодсон. Тэгэд энэ Европын түүхийг давтахгүй тулд ийм нөхдүүдийг барын зулцгийг баг дээр нь дарж явах ёстой шүү. Тэгээд жоохон манай хүмүүс бол жоохон багдуулсан юм шиг санагдсан. Энэ 7 хоногт харамсалтай хэрэг болсон байна. За олон жил сургасан мордо малын хулгайч нарт алдсан нэг ийм харамсалтай хэрэг болсон байна. За морд харва намнаа хэмээх хөв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглагддаг тусгай сургуультай 18 мордыг 2025 оны 6 дугаар сарын 7-ны үүрийн 4 цаг 30 минутанд хулгаад алджээ. За уг морд нь удахгүй болох олон улсын морд харвааны уралдаанд бэлтгэгдэхээр жаргалантай аман цусаж байсан гэлээ. За тухайн өдөр мордыг 3-4 хүн нийлж хулгаалan баруун хойш чиглэн тууж явсан бичлэг байгаа бөгөөд мордын байршил тогтоогч төхөөрөмжийг авч хайсан нь олдсон байна. За тухайн морд нь ахуйн хэрэглээнд унлага эдлгээнд ашиглагддаг биш. За эртний дайчин Монгол Эрсийн хүч чадал ахвал самбаа цэц мэргэн морь унж идлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх морд харва хэмээх тусгай спортод бэлтгэгдсэн гэдгийг тодтогч байна. Яа, за нэг ийм харамсалтай хэрэг болсон. За тэгээд хулгай хар мөртөө их удалгүй баригдсан. Тэгээд 6 дугаар сарын одоо 6-наас 7 шилжих шин хаан улдүргийн нутаг дэвсгэр жаргалантын амнаас Монголын морд харваачдын 18 тонны адуу хулгайд алдагдсан гэдэг мэдээлэл бол одоо цахим сүлжээгээр цацгсныг та бүхэн санаж байгаа бох. Тэгээд яг энэ одоо тэр мордыг хулгайсан гэх сэжигтнүүдийг дөнгөж сая цагдаагийн байгууллагаас бол одоо саатуулаад авчираад байна Төв аймгийн цагдаа дээр. За тэгэхээр энд нийтдээ 5 залуу байна. За харамсалтай нь тэр Монголын морд харвааны тэр сургуультай бүх мордыг нь бол бүгдийг нь төхөөрөөд одоо бойнд тушаасан байна. За гэхдээ бол сэжигтнүүдийг бол цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Хэдүүлээ тууж явсан та. Хоёлаа. А яг тууж явсан үнэн бол та юм биш үү те? Бас энэ бол Баска гэдэг та хоёр юм байна те. Тий. Манайд олгуулсан байгаа та ингээд дүүд ингээд яваад өгөөч. Тэгээд олчлоо гэдэг гэлгоо тоолсон байхгүй. Тэгээд хоёрын цаадаг давуулаад гашраг оруулсан. Тэгээд тэрнээс ш таавал мэдгүй. Тий. Яа. За ингээд шууд бойны газар авчид өгсөн байгаа. За тэгээд энэ мордын эзэд одоо юу ярьсныг бүгдээр бас сонсё. 8-9 жилийн захын гэр хороолол тийм ээ яармаг нисэх одоо биокомбинатаар явж ийн одоо энэ хулгай дээрм хийдэг тийм ээ худлаа ярьдаг арх дар суудаг энэ өсвөр насны хүүхдүүдийг маш олноор нь олж энэ мартарaan сургасан байдаг. Та нар хизээ чин жалганд ингэж харахгүй нүхэнд үлдэхгүй гэж би бол мөрөөдж явдаг. За тэгээд тэр хүүхдүүд одоо яаж ийн гэхээр мэдээж тэр хүүхдүүд бэлтгэл сургалтаа хийхгүй одоо бүтггүй хүмүүстэй нийлж одоо арх дар суух үед нь одоо миний хувьд одоо загнаж зарим үед зандар зарим үед алгаддаг. Одоо тэрэнд өсөрхөж хорсож тийм ээ. Одоо энэ болдоо багш Алтуй багш хоёр ингээд намайг загнасан тийм ээ. Одоо намайг одоо ингэж одоо зэмлсэн учраас би одоо энэ хулгайчийг хорлно гэдэг маягаар хандсан байна. Бид тэр морь яг үндэ энэ жил өвөл ингээд го GPS зүгээд хадаг зүгээд ингээд богд ууланд төрсөн нутагт нь ингээд ер нь 50 гэж би бодож исэн баггүй. Тэгээд яг тэр бичлэг үзэж байхад халзан морь маань ингээд сугарч хүлдээд цогтааж байгаа байхгүй өрөвдмөр тийм морьноос тасраад ихт нэг хулгайч ингээ араас түгээ тэр морьтой нийлээд аваа авчиж байгаа байхгүй тийм ээ.
Тийм. Тэгээд миний унган хөлийг ингээд эзнээ хайж тийм ээ. Ингээд аврал ирж ш тийм ээ. Хөл рүүгээ явж байгаа тэр мөр мэдчихсэн байгаа хөөхгүй тийм. Эсвэл өрөвдмөр тэгээд би цагдаач тэгээд бичлэг үзэж байгаа үед ингээд өөрөө мэдлгүй асгалт үлээсэн байхгүй. Яа. За тэгээд энэ моринуудыг бол бүгдийг ядлаад за ингээд мах одоо болгосон байна. Тэгээд маш харамсалтай ийм үйл явдал болсон байна. Энэ бол маш олон жилийн турш сургасан ийм мордууд байсан. За тэгээд ерөөсөө нэг нь ч үлдээгүй бүгдийг ингээд бойнд оруулсан ийм муухай харамсалтай хэрэг болсон. Тэгээд энэ бол энэ 7 хоногт маш олон хүний сэтгэлийг шимшрүүлсэн маш муухай хэрэг боллоо. За тэгээд энэ ер нь малын хулгайнаас бол ер нь бүгдээрээ аль болох сонор сэрэмжтэй болгоомжтой байцгаая. Хамгийн харамсалтай нь Монгол улсын энэ гоё өв соёлыг түгээдэг олон жил сургацсан байсан энэ мордыг зүгээр л нэг орой очиод бүгдийг бойнд оруулсан байсан маш харамсалтай. За тэгээд ер нь энэ малын хулгай чи өөрөө нэг юм сүлжээнд орцсон байт юм байна хүмүүсээ. За тэгээд нөгөө сүлжээнд орцсон хүмүүс нь ер нь тоож байгаа ч юм байхгүй. Би чиний мөнгө чи өгчээ гэж ярьсан байсан гэж бас энэ ярилцлагын үеэр ярьж илээ. Тэгээд энэ 7 хоногт ийм харамсалтай хэрэг болсон байна. Энэ 7 хоногт бас нэг юм одоо гэмт хэрэгтнүүдийн талаар ер нь та манайхаа зүрх муутай хүн бол энэ мэдээ бити үзээрэй please. Дараагийн мэдээ хүргэе. За манай улсад өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа нөхцөл байдал улам бүр нэмэгдэх хандлагатайгааг салбарынхан онцолж байна. За учир нь гэмт хэрэгтэн хорих ялаа эдэлсэн ч суллагдаж гарч ирээд давтан хэрэг үйлдэх нь түгээмэл байгаа юм. Энэ маш хүндүүр аль тал нь зориглож дуурж ярьж чаддаггүй. За ярихаараа эсвэл их буруу ярьдаг. Цаазаараа одоо эд хэрэгтнийг нь одоо ажиллагаагүй болоо устгах ч гэдэм үү те. Тэр энэ дээр бол яг дэлхийн улс орнуудын практик юу байна вэ гэдгийг ингэж харах хэрэгтэй. За дараа нь энэ өөрөө нэгэн тийм эмгэгтэй тогтоож байгаа бол суллагдсны дараа эмнэлгийн байгууллага, хууль хяналтын байгууллага байнгын хяналтанд авч явах хэрэгтэй. Ингэжээж бид нөр энэ дээр хараа хяналтаа өөр нөлөөтэй тогтоож чадна. Яг ийм хүмүүсийг бол одоо яг ял идэлж явах хугацаанд нь л одоо яг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартаа тийм хууль хяналтын байгууллагатайгаа хамтраад одоо яг зан үйл эмчилгээг бол одоо хийж болно гэсэн үг байна. Тэр энэ бол ерөөсөө зан одоо байдлын тийм ээ зан одоо үйлийг л засаж эмчлэхгүй бол энэ одоо дахиад одоо нийгэмд бол энэ аюултай үйлдэлийг бол үзүүлэх ийм одоо эрсдэл өндөр байдаг гэж хэлж болно. Тэгээд ер нь яг зүгээр би бол зүгээр ингэж бодсон. Гадны орнуудад бол шууд одоо педофил хүмүүсийг шууд зарлцдаг юм лээ. Одоо ингэ нөгөө хүүхдэд хамгаалах ёстой шүү дээ тэр хүмүүс ч тий. За энэ хүн бол педофил шүү. Тэгээд нөгөө одоо чинь тэр хүний амьдарч байгаа газрын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүст цагдаагийн газраас мэдээлэл өгд юм лээ хүүхдтэй айлуудад нь. За танаа эргэн тойронд өмнө нь насан туршийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдчихсэн хүн амьдарч байгаа шүү гэд ингээд эргэн тойронд нь бас мэдээлэл өгд юм лээ. Тэгэхээр би бол энэ чиглэл рүү явуул илүү зүгээр юм болов гэдэг тийм бодолтой байна. Тэгээ мэдээж Монгол улсд бол бас ялан нэлээд хатуу байгаа. Гэхдээ нөгөө давтан үйл ихсэд ийн гэж шүү дээ. Тэгэхээр би бол яг насан туршийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг бол яг ингээд олон нийтэд зарлах нь илүү зөв юм болов уу гэдэг бодолтой байгаа. Бас нэг ийм кейс байд юм лээ. Одоо жишээлбэл нэг 17-той ч юм уу 18-тай хүүхэд 14-тэй нэг охин дурлаад ингээд асуудал үүссэн юм тохиолдлууд бас байд юм билээ. Тэгэхээр ийм кейсүүдийг бас яг ийм педофил хүмүүсээс тусад нь авч үзэх ёстой юм шиг байлээ шүү. Энийг бас ингээд хуулийн хүмүүс бас бодох хэрэгтэй баха. Тэгээд энэ 7 хоногт нэг ийм хоёр харамсалтай ийм гэмт хэргийн талаарх мэдээ явсан байна. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг үзцгээе манайхаа. Эхлээд муухай байжгаад тэг бүх үлгэр амар сайхандаа жаргаж төгсдөг шүү дээ тий. Тэгэхээр энэ 7 хоногт бас Монголд маань гэрэл гэгээтэй зүйл болсон байна. Тэрийг бүгдээр харцгаая. За BBC, CNN, Epoch Times зэрэг томоохон эвлэлүүдээр Монголын нутаг дэвсгэрээс олдсон ханхуулуу Mongoliensis нэртэй үлэг гөрүүл нь Хойд Америк болон Аз тивд 65-70 сая жилийн өмнө ноёрхож исэн тиранозаврын өвөг. Тэгэхээр ханхуулуу Mongoliensis гэж нэрлсэн энэ махчин үлэг гөрүүл 1970-аад онд Монгол улсад олдсон. Гэхдээ Монголын палеонтологийн судалгааны байгууллагуудад өөр жишээлбэл Алектрозавр нэртэй үлэг гөрүүлүүдийн олдууруудтай хамт халагдагдчихсэн учраас огт анзаарагддаг гэж.
За ингээд Канадын судлаачид, палеонтологчид судлаад энэ ханхуулуу Mongoliensis гэдэг энэ үлэг гүрүүл бол тираннозаврын өвөг дээдс байна гэдэг ийм дүгнэлт гаргасан юм. Тэгэхээр энэ бол Монгол улс бол яа харахгүй үлэг гүрүүлийн чулуутсан олдврын өлгийн нутгуудын нэг юм яа гэдгийг харуулж байна гэж үзчихэ. За ингээд ямар ч гэсэн Монголоос манайхаа тираннозаврын өвөг дээдс шүү дээ. Гэхдээ мэдээж нөгөө өвөг дээдс учраас ингээд нөгөө юу байсан юм шиг байна те. Ийм жижигхэн биетэй давжаа байсан юм байна. За тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоногт энэ 1970-аад онд олдсон олдвор. Гэхдээ энэ 7 хоногт цоо шин төрөл зүйл Монголд байсан юм байна гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн мэдэж авсан байна. Тэгээ бүгдээр баяр хүргэе. За ингээд энэ 7 хоногийн мэдээ маань үгээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн 7 хоногоос шинэ ерөнхий сайд тодорцсон байгаа шинэ засгийн газраа байгуулна гэж явах шиг байна. За яг хэлсэндээ хүрээсээ тэ цомхон төрөө байгуулаасаа татвараа буулгаасаа цомхон тэр одоо юу гэдгийг тэ төсөө бий болгоосоо за яг сая өнгөрсөн 7 хоногт хэлжсэн юмнуудаа хийгээсэй. Түүнээс зүгээр ерөнхий сайд болоод засгийн газраа байгуулангата бити мартчихаасаа өмнөх хүнийхээ алдааг бити давтаасаа тэгээд нэг юмыг хүмүүс маш хэлж байгаа тийм. Энэ төр бол үнэхээр данхар байна. Татврын ачаал бол өндөр байна шүү гэдгийг маш олон хүмүүс хэлж байгаа шүү. Тэгэхээр шинэ ерөнхий сайд үүн дээр анхаарал хандуулах байхаа. Тэгээд дараагийн 7 хоногт эргэн уулзцаа. Энэ бол Амраас Weekly Show-да баярлалаа манайхаа. Манайхтай хамтран ажиллаараа. Баярлалаа. Дараа 7 хоногт эргэн уулзцаа.